Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? 2017 уралдаанд тань мэдэх үе нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Монгол улсад баримтыг хэрэгжүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Багууд энэ удаад нийслэлийн 6 дүүрэг тусвар баримтыг бүрэн хэрэгжүүлээгүй байгаа зах худалдааны газрыг сонгон авч баримтыг хэрхэн хэрэгжүүлэх судалгаа хийж хэрэгжүүлэх хөлбөр арга замыг эрэлхийлсэн шийдэл боловсруулах даалгавар тавилаа. Дэдэнтэй татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний компани болон тухайн дүүргийн татвар төлөгчдтэй харилцах тасгийн ахлах байцаагч нар хамтран ажилласан юм а. Хаавал дүүргийн татвар төлөгчдийн өдрөстэй холбогдуулаад Хаавал дүүргийн 19 үйлчлэгээний төвдөр баримтын өдөрлөг нэвтрүүлэг явуулж байгаатай холбогдуулан үйлчлүүлэгч иргэд та бүхнийг өргөнөөр хүрц ирэхийг урьж байна. Баримтын хэрэгжилтийг бодит байдал дээр судалж түншлэн 4 хоногийн хугацаатай бодиттой туршилт хүртэл хийж амжсан байна. Мөн баримт нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн талаар тараах материалаас сургалт зөвлөгөө өгч ажилласан байна. Баримт өгөөгүй гэх юм тэгээд хаанаас би яаж шийдэх вэ? Тэгэл одоо яг технологи хөгжсөйг ирээр бол яаж юм гар утснасаа хажуудаа хэвлэл хэсгээ жижигхэн машин тавьсан. Бүлүүтээр холбогдоод тэрийг шууд бараа авсгээгээл интер дарна. Нөгөөх нь хэвлээд өгнө. Ингээд өгч. Нэг жилийн програмын нь олцсон, нэг чинь олцсон юм үнийг та нүүдэлсэн дээрээс болгож ашиглаж байна. 3 хоногт нэг удаа интернетээр залгаад та бүхэн баримтаа эргэж чинь. Бид нэр өдөрлөгийн хугацаанд ингээ 3 хоногийн турш тань дээр ингээ баримт олгож өгч штэ. Тэгээд үр дүнд ямар хөө мэдрэгдэж байна? Үр дүнд арай дээр л 3-аас 5 байсан чинь 5-7 арай дээр үйл ажиллагаа. Тэгээ яг манай одоо энэ үйл ажиллагааны хувьд бол уламжсан 5-аас 10%-аар одоо бидний орлого тодорхой хуваар нэмэгдэж байна. Хүмүүс баримт авах тууштай байна. Тэ дандаа баярлалаа. Энэ байх уу цаашдаа гэдэг ийм асуултыг тавьж байна. Тэгээд жижиг дунд үйлдвэрүүд ч юм одоо бид нар шиг ийм бизнес эрхэлж байгаа хүмүүс бол ерөнхийдөө ийм хүн маавч тавьчаад ард иргэдтэй бүртэмжтэйгээр өгөөд аль альныхаа ашиг сонирхол нийцтэй ингэж ажиллах юм бол ер нь боломжийн байна гэж үзэж байна. Тэгээд та бүхэнд бас баярлалаа. Энэ талаараа тэгээд сурчлаа болсон. Баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Энэ өсчнөр би манай гэр бол бид нар байнгын үйлчлүүлдэг. Одоо өсчин маань ингээд баримт өгдөг болсон байна. Энд одоо маш их баяртай байна да. Баримтыг бол иргэн болгон бүртгүүлж хэрэгтэй гэж бодож байна. Өсчин болон аж ахуйн байгууллагууд ингээд баримтаар үйлчлдэг бол одоо бас сайн байна гэж хэлж байна. Баярлалаа. За баярлалаа. Зорилт зах зээлд нэг төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлдэг газын систем суурьшуулж холбож амжаагүй байгууллага хөв хүмүүс төрийн албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудас баримт цэгийн мэнээр холбогдож үйлчлүүлэгчдэд баримт олгоно. Ингэснээр та үйлчлүүлэгчдийн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд бүртгүүлж, иргэдэд олгох 2% урамшуулал болон суглаанд хамруулах бүрэн боломжтой. Хөдөө аж ахуйн их сургуулийн Sparkling New Peace Park мэдчилж байна. Манай хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн бизнесийн сургууль 1967 оноос анхны суурь тавьсан байгаа. Одоогоор 6 тэнхим, 120 гаруй багш ажиллагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. 2014 онд бизнес бакалаврын мэргэжлийн хөтөлбөрүүд нь бизнесийн сургуулиудын олон улсын магадгүй итгэмжлэлээр итгэмжлэгдсэн. 2016 онд магистрийн хөтөлбөр нь Европын холбооны сургуулиудын Агринбай хөтөлбөрөөр магадгүй итгэмжлэгдсэн. Манай сургуулийн хувьд энэ тэмцээнд жил бүр оролцдог ба энэ жилийн хувьд 11 дахь удаагийн тэмцээнд лидер финанс татварын мэргэжсэн зөвлөхийн компани Хаавал дүүргийн татварын албатай нэг баг болж хамтарч оролцож байна. Бусад оролцож байгаа багуудаа амжилт хүсье. Sparkling New Peace. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг одоо бүрэн хэрэгжүүлэхэд бол юуны төрөнд бол иргэдийн оролцоо чухал байдаг тийм ээ. Тийм учраас одоо ингээд цаашид иргэд маань энэ ажилд идэвхтэй оролцож хууль заасан эрх үүргийнхээ хэмжээнд одоо нэг талаас төлбөрийн баримтаа авахыг шаардах, нөгөө талаас одоо борлуулалт хийж байгаа бизнес эрхлэгчид маань баримт, төлбөрийн баримтыг олгох энэ ажилд бол идэвхтэй сайн оролцоорой гэж хүсэж байна. Зөвхөн одоо баримтыг сурчлах биш. Энэ баримтыг одоо энэ зарим нэг аж ахуйн гэж 5-6 газруудад нэвтрүүлж за ямар үр дүн ажиглагч байна энэ хугацаанд гэдэг турш үзлээ. Өнөөдрийн байдлаар үрж ирэхэд бол энэ нь бол орлого дээшсэн. За баримт өгснөөрөө тэр хүний хувьд бол орлого бол хасагдахгүй хандж нэмэгдэж байгаа. Үр дүнгууд бол ажиглагдаж байна. Сайн байна уу? Манай баримт өдөрлөг явуулж байгаа та манай нөгөө хамтран ажиллаж байгаа байгууллагын танилцаад үзээрэй.
тал хувь нь бол юу вэ? Өмнөх хаягаа нээсэн. Тэгээд мэйлийнхаа пассвортыг мартсан эсвэл нөгөө цахим систем рүү нэвтэрч чадгаа болсон. Үлдсэн хэсэг хүмүүс нь болохоор мэйл хаяг байхгүй. Ерөөсө бүртгүүлдэг хүмүүс. Тэр хүмүүст нь мэйл хаяг нээгээд шинээр нөгөө татврын хэрэглэгчийн код нууц юм авч өгöd нэгээл тэгэл явж. Татврын мэрэгсэн зөвлөхийн компаниуд гэж бид гуруулаа ирсэн байгаа. Хүмүүсээ хамгийн их асууж байгаа асуулт бол e-баримтыг хэрхэн бүртгүүлэх вэ? Мөн яг ямар ч аж ахуйн нэгж байгууллагууд e-баримт олгож байна вэ гэсэн тэрхүү зүйлсүүдийг төлөвлөгөө асууж байгаа. Та хэдийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш ч үйлчлүүлэгчдийн худалдан авалтын баримтыг олгодог болсноор суглаанд хамруулах боломжтой болно. Ингэснээр таны бизнесийн идэвхжүүлэлт нэмэгдэж, худалдан авагч нартай танд талархах болно. Энэ нөөцийн баримтыг одоо бас өгч авч өшөө сайн хэвших хэрэгтэй. Ингэхгүй бол одоо ингээд зарим нэг хэсэг нь өгдөг, зарим нэг хэсэг нь одоо өгдөггүй байж болохгүй. Ингэж бид нар бүгдээрээ энэ шудраг ийм үйл ажиллагаанд нэгдэж орж иж бүгдээрээ сайн сайхан энэ нийгмийг л зохицлоо байгуулна. Тийм учраас энийг бол одоо зориуд тар дэргэдтэй хандаж одоо уриалахад нөөтийнхаа баримтыг өгч хэвший, нөгөө хэсэг нь одоо авч хэвшийа. Ингэж бид нэр улс их орныхоо хөгжил засаглалтанд хүн болгон хувь нэмрээ оруулах юм аа. Энэ өгч аваад хэвшнэ гэдэг чинь өөрөө улс орны нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ийнэ л гэсэн үг. Тааштай ер нь бол e-баримтанд одоо Монгол улс даяар оруулах. Одоо бол e-баримтанд хамаарах улсууд их байна шүү дээ. Он зэрэгстэн одоо гуйлгаж яж өгнө, эсвэл өгөхгүй, эсвэл одоо компьютер ажиллагаа гэдэг. Нэгдүгээр тэр нь хамруулах хүрээг нь бол өргөжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр хичнээн хамрагдах хүрээ өргөн болтосон л тэр улсад орж ирэх татвар нь өндөр болно шүү дээ. Тийм ээ. Энэ бол их л чухал арга хэмжээ. Худалдан авалт бүрээс e-баримт авах юм бол арай бодит болж өгөх байх. Энэ тухайн яг гарч байгаа дүн чимээс Монгол улсын эдийн засагт хамааралтай шүү дээ, тийм. Бүх үйлчлэг нь одоо хүнээс мөнгө авдаг л бүх юм л e-баримттай болоод их зүгээр. Одоо энэ системээ төвлөрүүлээд гол нь баталгаатай. Юу гэдгийг одоо бүх төмгийг олгож авах болж байгаатай адилхан тиймэрхүү байдлаар зогсоогоод байхгүй. Тиймэрхүү байдлаар явуулвал энэ 2% байна уу, 3% байна уу гэдэг нь шийдэл явуулсан. Зорилт зах зээлд нэг төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг газын систем суурьшуулж холбож амжаагүй байгууллага хувь хүмүүс төрийн албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудас e-баримт CGM-ээр холбогдож үйлчлүүлэгчдэд баримт олгоно. Ингэснээр та үйлчлүүлэгчдийн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд бүртгүүлж, иргэдэд олгох 2% урамшуулал болон суглаанд хамруулах бүрэн боломжтой. Олон улсын эдийн засгийн бизнесийн дээд сургуулийн мэрэгэн багийн оюутан залуус мянган автомашины зогсоол буюу автомашин импортлон худалдаалдаг хувь хүн аж ахуй нэгж түүнчлэн худалдан авагчдаас автомашин худалдан авахад e-баримт олгодог эсэх ямар хүндрэл бэрхшээл байгааг судлан тодруулсан юм. Манай баг яг томилогдож ирсэн газраа ирээд сулгаагаа аваад өдрөлгөө явууллаа. За ойролцоогоор нэг 200 гаруй худалдан авагч 50-аас 80 орчим борлуулагч нараас судалгаа авлаа. За тэгээ яг бид нар өөрсдөө төлөвлөж исэн үйл ажиллагаануудыг бол хийж явуулж гүйцэтгэлээ. Одоо өнөө бидний дараагийн зорилт бол шинэ санаа дэвшүүлэх, өнөөдрийн судалгааныхаа үр дүнгийг тайлагнах. E-баримтыг асууж байсан танаас. Асууж байсан. За тэгвэл хэрэг e-баримттай байвал танаас бодолтой авах одоо нөгөө юу нь болж байгаа нэмэгдэн штэ. Хэдүүлээ сонирхлон гэдэг ч юм уу тийм байж бол мөн түнчлэн та томоохон компаниудад худалдаа авах борлуулалт хийх болдог байхгүй. Том компанид ядаггүй гэхээр e-баримт төлөгч биш болохоор сонирхдаггүй байхгүй. Тэгэнгүүтээ нөгөөдлийн мөнх хадаа цаадагийн компаниуд руу явчихдаг тийм ээ. Татварыг бол шууд орлогоос төлдөггүй. Та борлуулсан дүн бэ те та 15 саяар зарчин. Тэгтэл тэр машиныг та өнгөө аваагүй штэ. Гадаадаас мөнгөний төвлж авч байгаа. Тэгэхээр тэрийгэ хасдаг юм. Та гайл дээр бах мөнгө төлж ин те. Тэрийгэ хасна. Бүх юмаа хасна. Та бас нааша ирэхдээ та машинаар ирсэн те. Машины зарж бензин толон тэрийгэ хасна. Та уцаар ирж байгаа те. Тэрийгэ хасна. Би тэрний бүтэц судлаад үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь одоо бид нэр машин угаалгана. Одоо ганц 2 зэвдураас байх юм бол тэрнийг өнгөлүүлж байрын 7 найрлагуулна. Тэр мөрөн дээр бүгдээрээ тэр бид нар одоо харьцсан тэр хүмүүсээс бол бид нар тэр нөөтрийн юу бол авч болно шүү дээ. Гэхдээ тэд нар чинь дандаа тийм хувийн хүмүүс байхгүй юу? Тэд нараас чинь тийм авъя гэхээр чинь нөгөө чинь бол бид нар тийм татвар төлөгч биш ээ гэж хэлчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нарт бол ямар ч шаардлага байхгүй. Бид нарын харьцаж байгаа хүмүүс бол ерөөсөө дандаа тийм хувийн компаниуд тийм болчиход байгаа байхгүй юу? Айл болоод худалдан авахтаа төлсөн нөөтөө буцааж аваад борлуулалтаас наагц нөөтөө төлөөн. Тэгээд ингээ энэ хоёрын зөрүүгээр л чи ямар хэмжээний ашиг нэмсэн бэ?
тэрнийхээ зөрүүг л ерөөсөө төлдөг байхгүй. Тэгэхээр бол яг манай нэг орлуулагч талууд нь ерөөс нийт өнгөөсөө л ерөөс 10% төлөөл. Дээрээс нь ашигын татвар ахаа төлөөд ингээд ерөөсөө маш их татрын юм дээр дарамтанд орох юм байна гэдэг ийм ойлголттой байдаг. Гэтэл яг одоо бүх татвар төлөгч нар одоо өөрсдөө ингээд орлогоо зөв тодорхойлоод баримтаа өгөөд эхлэх юм бол ерөөс эцсийн хэрэглэгч нь бол эцсийн нөөц төлөгч бол эцсийн худалдаа авч байгаа хүн л нөөцөлдөг байхгүй. Бус нь бол ерөөсөө нөгөө биенээсээ худалдаа авалтаа буцааж хооцоод зөвхөн зөрүү одоо ашиг нэмсэн зөрүүгөөсөө тодорхой хэмжээний л бага хэмжээний л татвар төлдөг ийм зарчимтай байхгүй. Тэгээд хөнгөн мэдээлэл сайтай бол болохгүй л гэдэг. Бас болгоно гэдэг угаас хууль дүрмээр орцсон байгаа юм шиг. Татвар төлөгч, орлуулагч иргэд аж ахуйн нэгжүүдийг бол ийм баримтыг урамшууллыг одоо татвар худалдаа авагч нарт одоо жигд олох одоо энэ бодлого бол хууль хэрэгжсэн энэ бодлогыг одоо хэрэгжүүлэх тэгэхээр одоо ингэж ажиллаж байгаа. За энэ өнөөдрийн энэ мянган машины одоо зогсоол дээр ирээд одоо орлуулагч нарт бол энэ талаар бол одоо таниуллаа. Ийм баримтыг бол одоо эцсийн хэрэглэгч болох худалдан авагч нарт бол одоо жигд олох хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулийг одоо хэрэгжүүлэх тал дээр одоо анхаарч ажиллахыг бол зөвлөж өгч байна. Баянгол дүүргийн татварын алба Интор Финанс компани олон улсын бизнес эдийн засгийн дээд сургууль нарыг хамтарсан мянган машины зах дээр болсон баримтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судалгаа болон сурчлагын ажил ингээд дуусч байна. Судалгааг харж үзэхэд бол худалдаа авагч нар бол баримт авах тухай мэдээлэл харьцангуй сайн. Гэхдээ тэднээсээ дийлэнх худалдаа авагч нар маань юу гэж үзэж байгаа вэ гэвэл ерөөсөө мянган машины зах маань бол баримт өгдөггүй гэдэг угаасаа мэдлэгтэй байдаг юм байна. Тэгэхээр баримтыг бол харьцангуй асуух нь бол бага байна. Гэхдээ бүгдээрээ баримтыг авах хүсэлтэй байгаа. Өнөөдөр нөхцөл байдал нь шүүмжлэлтэй зүйл бол биш. Тэгэхээр бид нар одоо судалгаандаа энэ материалуудыг авч үзээд бид нар өөрийн гэсэн санал бодлоод боловсруулна гэж бодож байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем та болон таны улс их орон ирээдүйн хойч үеийн хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Эргэн та төрөөн хүндэл, өөрийгөө хүндэл, үүнийгэн баримтаараа баталгаажуул. Нэвтрүүлэгт оролцогч 6 баг энэ удаад баримтыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг иргэдийн оролцоо талаас харуулсан зураг тууц бүтээх даалгаврыг гүйцэтгэв. Энэ удаад тэд хэрхэн өрсөлдсөнийг сонирхцгоё. Сайн байцгаана уу? Олон улсын эдийн засгийн бизнесийн дэд сургууль Мэрхэнбат би энэ хоёроо. За ерөөхдөө манай пострын арын фон хэсэг дээр бол ерөөхдөө экологийг харуулсан байгаа. Цахим баримт гэж хэвлэгдэж ихэснээр ерөөхдөө нөөц суудхан төлөгч болон нөөц төлөгч байгууллагууд цаасан хэрэглээг хасч эхэлсэн. Энэ ерөөхдөө цааш ерөөхдөө далд утгах санаа нь гэх юм бол бид нэр экологид оруулж байгаа ерөөхдөө томоохон хувь нэмэр юм аа гэж үзэж болох юм аа. Зургийн дээд хэсэгтэр болохоор машины зах болон ерөөхдөө нэг дэлгүүрийг харуулж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс ихсүүлээд бид нэр том хэмжээний ерөөхдөө худалдан авалт хийх бүртээ бид нар нөөцийнхөө баримтыг авах хэрэгтэй маа. Авах ёстой маа гэсэн үг. Энэ ерөөхдөө танд буцаад баримтыг буцаалт буюу суглаанд оролцох их үүснэ гэсэн. Та суглаанд оролцоод мөнгө хожихгүй байлаа ч гэсэн та 2% эх жил буцаагаад авах боломжтой юм шүү гэдгийг баримт цэгийн та бүртгүүлнэ. Тэндээсээ 2% буцаа авах гэдэг ерөөхдөө зургийн баруун хэсгийн гахаа болон ерөөхдөө угаар харуулж байгаа. Ухаалаг утсаар ерөөхдөө баримтаа бүртгүүлэх боломжгүй бол та яах ёстой вэ? Та харьяа татварын ерөөхдөө улсын хэмжээнд мөрдөгдөг 1812.88 утсаар хэрвээ та смартфоноор бүртгүүлэх боломжгүй бол яах тухай зааварчилгаа гинчнээс авах боломжтой. Эсвэл та харьяа татварын хилцс дээр очиод өөрөө биечлэн бүртгүүлэх боломжтой байд юм байна. Энэ дээр манай дэвшүүлж байгаа уриалгыг нүүдэх юм бол баримт иргэний хэвшил. Хэрвээ хувийн талаасаа гэж үзэх юм бол хэрэглэнээсээ хуримтлуулъя. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та энэ жил худалдаа авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтуудыг бүртгүүлсээр гоод та эх жил 2% буцаа авах боломжтой юм аа. Тэгэхээр та ерөөхдөө өөртөө хуримтлал үүсгэж байна гэсэн үг. За гуравт нь болохоор төлбөрийн баримтын хэвшил, төрийн бодлогын дэвшил гэсэн 3 уриалгыг бол дэвшүүлж байгаа. Баримт гэдэг нь нэгдсэн системд бүртгэлтэй албан ёсны төлбөрийн баримт. Баримтад дараах мэдээлэл агуулгадана. 1-р төлбөр тооцоо хийгдсэн огноо дахин давтагдшгүй төлбөрийн дугаар. 2-т худалдаа эрхлэгчийн нэр, татвар төлөгчийн дугаар. 3-т худалдаа хийгдсэн бараа ажил үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ. 4-р төлбөрийн болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан байдаг бөгөөд цаасан болон цахим баримт байна.
Сайн байцгаана уу? Би мандах бүртгэлтэй сургуулийн мандах 25 багийнхан байна. Бид энэхүү зургаараа нүүдийн урамшууллын системийг ард иргэдтэй хэрхэн ямар ач холбогдолтой вэ гэдгийг үзүүлэх зорилготой зорьсон байгаа. За тэгэхээр бид нийгмийг хүрэгчтэй зөвлөд зурсан хүрэгчийг хэрвээ залгахгүй байх юм бол хүрэгчин доторх зүйл муудаж өмхөрч ялзардаг байгаа. Үүний нэгэн жишээ болох энэ зургаас авч үзэх юм бол энэ хүмүүс маань татвар төлөгчийн үүргээ биелүүлдэггүй хэрнээ төр засгаас маш их хэмжээний шаардлага шахалт тавьдаг хүмүүс байгаамаа. За харин энэ зургаас үзэх юм бол энэ хүн маань би өөрийнхөө хөрөнгийн мэдүүлгийг үнэн зөвөр мэдүүлсэн гэсэн мөртлөө ардталтаа маш их хэмжээний байшин, машин ингэж нуусан байгаа юм аа. Үүнээс үзэх юм бол яг энэ зураг маань 70 эдийн засгийг энэ хүмүүс маш их хөлн дэмжиж байгаа гэсэн санааг илэрхийлж байна. Харин үүнээс энэ зургийг үзэх юм бол энэ хүмүүс маань бидний хойч ирээдүй болсон татвар төлөгчд. Харин энэ хүмүүс маань яг одоо нүүдийн урамшууллын системийн ач холбогдлыг мэдрээд хойч ирээдүйдээ тайлбарлаж өгч байгаамаа. Үүнээс үүдээд бид өнгөт тал руугаа оръё. За тэр дээд хэсэгт маань бид сошиал болон олон нийтийн сүлжээгээр баримт болон урамшууллын системийг таниулж мэдүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Харин энд байгаа бөөгнөрсөн хүмүүс маань энэ нүүдийн урамшууллын системийг маш ихээр сонирхож байгаа. Харин наадтанд байгаа эрентгийн хаалга гэсэн энэ юу вэ гэхлээр нүүдийн урамшууллын системийн ил тод байдлын тулгуур болсон хаалга юм. Энэ хаалгаар орсон хүмүүс энэ бүх зүйл ил тод байж 70 эдийн засаг арилгах болно гэсэн санааг илэрхийлж байна. Харин үүний дээд байгаа энэ хүн маань болохоор би нүүдийн урамшууллын системийг дэмждэг байждаг хэрвээ тэгсэн бол миний худалдан авагч болон орлого ингэж буурахгүй байсан даа гэсэн харамсал сэтгэлийг илэрхийлсэн байгаа. За энэ доор байгаа хүмүүс маань юу гэхээр бид яагаад заавал төр засгийнхаа гарыг харах ёстой гэж бид өөрийн нүүдийн урамшууллын системийн буцаан олголтоор сайн үйлсийн аян бүтээн байгуулалт хийгээд цэцэрлэг сурвал яагаад барьж болохгүй вэ гэсэн санааг илэрхийлж цэцэрлэг гэсэн зураг ингээд зурсан байна. Үүнээс үүдээд бид нийгэмд хүн болгоны оролцоо хэрэгтэй юм шүү гэсэн уриалгыг ингээд хүргэж байна. Төр болон татвар төлөгчдөд дэмжлэг тусалцаа үзүүлэх татварын мэрэгсэн зөвлөх үйлчилгээг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий татварын мэрэгсэн зөвлөхийн зөвлөгөө болон хүргэе. Бизнес эрхлэгч хүн бүрт хэрэгтэй татварын талаарх зөвлөгөөнд анхаарлаа хандуул. Манай үйлчлүүлэгч First Grade компани тавьсан хүсэлтийн дагуу бүртгэгдийг нь хэрхэн зөв хийх вэ? Яаж зөв бүртгэх вэ гэдэг асуудал тулгамдчихсан байсан. Яагаад ийм асуудал тулгамдваа гэхээр энэ байгууллага маань бусад байгууллагатай адил орж ирсэн орлогоо бүгдийг компани орлого болгож бүртгэх боломжгүй байсан. Тэгээд энэ асуудал энэ компани маань гоо сайхны үйл ажиллагаа эрхэлдэг тэнд 20 гаруй ажилтай ажилладаг. Тэгээд тэр хүмүүсийн орлого нь бол тус тусдаа хүн болгоо өөрснийхөө орлогыг тус тусдаа олдог. Харин тэндээс компани хүмүүсээс суудал түрээсэлсний мөнгө авах ёстой. Тэр мөнгө нь компани орлого болох. Гэтэл бид нар энийг баримттай хэрхэн яаж уйж өгөх вэ гэдгийг бидний толгой өвдөгсөн асуудал байсан. Энэ асуудлыг бид нэлээд олон компаниг судалсны үндсэн дээр Smart Logic компанид хандаж шийдвэрлсэндээ өнөөдөр үнэхээр таатай байна. Тэгээд энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлснээ Smart Logic компани захирал анхаа та бүхэнд танилцуулах болно. За баярлалаа. За энэ гэрээ салууны хувьд бол их онцлогтой ийм компани байсан. За бусад аж ахуйн нэгжтэй өөр бүртгэл нь бол өөр. За тухайн эцсийн хэрэглэгчид и баримтыг бол тухайн гэрээ салааны өмнөөс шууд регистрийн дугаараараа гаргаад өгөх боломжгүй. Хэрвээ яагаад гэвэл тэр эцсийн хэрэглэгчд үйлчилж байгаа хүмүүс маань гэрээ салаанд тусдаа татвар төлөгч болсон. Тусдаа үйл ажиллагаа явуулдаг ийм хүмүүс байж таарсан. Тэгэхээр үндсэн эцсийн хэрэглэгчд үйлчилж байгаа тэр борлуулалтын орлого бол
одоо тэр ажиллаж байгаа одоо ажилчдын өөрсдийнх нь орлого, компани орлого бол биш байсан. Тэгэхээр хэрэглэгч талаас харахад бол хэрэглэгчд бол нэг л одоо баримт өгөх шаардлагатай. Тэр одоо тухайн хэрэглэгч одоо хэдэн хүн дээр очиж яаж одоо үйлчилгээ авах нь хамаагүй одоо гэрээ цолооноор үйлчлүүлсэн нэг л баримт өгөх шаардлагатай байсан. Тэгэхээр үүнийг бол одоо манай Smart POS гэдэг кассийн програм бол шийдэж чадж байгаа. За баримтаар бол одоо энийг одоо гараараа бичээд одоо шийдэх боломжгүй. Зөвхөн одоо кассийн програмаар шийдэх боломжтой байгаад байгаа. За тэгэхээр яг гэрээ цолооны хувьд болохоор яах вэ гэхээр одоо манай одоо кассийн програмыг одоо өөр дээрээ суурлуулад одоо явж байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор гэрээ цолооны одоо хувьд болохоор эцсийн хэрэглэгчд одоо баримт өгөхдөө за аль одоо ажилтан дээр одоо борлуулсан бэ гэдгээ сонгоод тэгээ үүний дүнгээ оруулаад ингээд нэг баримт одоо эцсийн хэрэглэгчд өгч байгаа. За энэ маань одоо татварынхаа бүртгэлийн хувьд бол цаашаага яг одоо ажилтан тус бүрийнхаа одоо хувьд татварлуу борлуулалт нь одоо тусдаа илгээгдэж байгаа. Тэрнээс яг гэрээ цолооны регистр дээр бол ерөөсөө бүртгэхгүй байгаа гэсэн. Тий. Ингээд бүртгэлийн хувьд бол их зөв болж байгаа гэж ойлгож байгаа. Тий. Өөрөөр хэлбэл тэр 20-од ажилтны тус бүр одоо тусдаа код авч одоо хувь хүн дээр нь орлого нь бүртгэгдээд компанид өгж байгаа тэр нөө түрээсийн мөнгө нь тэр хүмүүсийн одоо хасагдах яг нотлогдож байгаа хасагдах зардал болж одоо ийм сайхан шийдвэр гаргасан нь үнэхээр одоо зөв бүртгэл Монголд бол анхдагч бүртгэл болсон. Энэ манай үйлчлүүлэгч компанийн хувьд бол одоо санхүүгийн тайланд компанийн санхүүгийн тайлан гарахаас гадна энд ажиллаж байгаа нь 20 хүн тус бүр одоо хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах ийм болчихж байгаа юм. Энэ нь болохоор одоо татвартаа одоо оруулж байгаа татвар төлөгч хувь хүнийхээ хувьд татвар төлөгч аж ахуйн нэгжийн хувьд татварын зөвлөгөө өгж байгаа манай компанийн хувьд л үнэхээр энэ асуудлыг маш сайхан шийдэж өгсөнд танай компанид үнэхээр их талархаж байна. Энэ бол үнэхээр таатай асуудал болсон. Татварын алба татвар төлөгчийн хооронд гүүр болон ажилдаг татварын мэргэжсэн зөвлөхийн зөвлөгөө болон та бүхэндээ хүргье. Бизнес эрхлэгч хүн бүрт хэрэгтэй татварын талаарх зөвлөгөөнд анхаарлаа хандуулна. Шилдэг татвар төлөгч болон маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн шилдэг татвар төлөгч болонд зочноор Hamburg Kashmir компани захирал ганц эцэг оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Hamburg Kashmir компани маань одоо ноолрыг угаасамж боловсруулалт хийгээд Итали, Англи, Хятад, Энэтхэг, Солонгос гэх мэтлэн орнуудыг экспортлдог. Манай компани топ 100 аж ахуйн нэгжид 10 гаруй жил шалгарчсан. Мөн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжид бас 6-7 жил шалгарч байна. Шилдэг татвар төлөгч болоход компани ямар сахилга бат баримтлж ажилладаг юм бол? Татвараа тогтмол төлж тайлан балансан одоо цаг хугацаанд нөгнөө гэдэг маань одоо компани хамгийн гол нь бат бөх суурь болдог. Одоо шилдэг татвар төлөгч болж тогтмол ингэж явна гэдэг маань одоо гадаад болон дотоодын одоо банкнуудаас зээл авах, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх одоо авах энэ бол үнэхээр том одоо боломж байдаг. Хувь хүн болон компаниуд бол татварыг цаг хугацаанд нь төлж үйл ажиллагаагаа ингэж хэвээ явдаг маань хамгийн том нийгмийн хариуцлага гэж би боддог. Одоо татвар төлдөгөө одоо энэ хувь хүмүүсийг бол татвар төлөөсэй гэж бас хүсэж байна. Тэгэхээр та шилдэг татвар төлөгч боллоо. Тэдэн үед татварыг урамшуулдаг юу гэсэн юм бол манайд байдаггүй хэвээ. Ер нь бол татварыг танай байгуулга бол байнгын төлөө шилдэг татвар төлөгч боллоо шүү дээ. Татварыг ерөнхийдөө байнга төлөөд татварын ерөнхий газраас танай байгууллагад урамшуулт хүмүүст ер нь үзүүлдэг. Бидний бодлоор бол одоо дор хаяж нэгдүгээр игнэгээр явуулдаг болгоосай шилдэг татвар төлөгчөө одоо маш их ажил амжуулдаг. Айгүйх нэгдүгээр игнэгээр орсон гэсэн торгуул их ирдэг. Маш их одоо сүүлийн үед бол камераар одоо ирэх хасна гэж айгүйх олон хүмүүс ажилчид маань эрхийг асуулж юм те. Бид бүхэн одоо ингээд цаг хугацаатай уралдаж бизнес хийдэг. Энэ маань одоо татвар төлөх бааз суурь их болдог.
жилээс жилд бидний төлдөг татврын хэмжээ нэмэгдэж байгаа боловч улсаас бид нар бас нэг доош нэгдгээр өгнөгээр явдаг, албан пассворт өгдөг гэх мэтлэн улс өөрөө хийж чадах бүхнийг бас шилдэг татвар төлөгч тооцоо аж ахуйнчдад бас өгж юмэр байна. Ганцхан татвар авах нь гол юм шүү дээ. Тэр хүмүүсийн ажил үйлчилгээгийн дэмждэг ямар боломж болцоог нь хангахад байна. Төрөөс одоо мөнгө гарахгүй ч гэсэн жижиг хэмжээний үйлчилгээ үзүүлэл бас шилдэг татвар төлөгч маань бас баярлахаар байна. Миний бодлоор бол одоо ингээд нуугдмал татвараа дутуу төлж байгаа буруу л гэж бодож байгаа. Одоо тайлан балансаа одоо зөв гаргаад тий алдагдaltaгүй гаргаад ингээд үйл дараагийн одоо гадаад болон дотоодын санхүүгийн байгууллагаас авах тий үнэлэмж одоо өөр одоо зөндөөн одоо сайхан боломжууд бол гарч ирж штэ. Тийм учраас ингээд тайлан балансаа зөв гаргах татвараа төлж ивэл боломж байна. Байн хасах баланстай ч юм уу татвараа нуугаад байвал бүх юм бол хаалттай болж байна. Тиймээс ард иргэд одоо аж ахуйн нэгжүүдэд татвараа төлөөд явж явах нь зөвтэй л гэж уриалмаар байна. За танайхтай бол ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бол олон байдаг. Гэхдээ бол тэр компаниудын зарим компаниуд л та яг нэг төвшөнд л үйл ажиллагаа явуулаад байдаг байгууллагууд байдаг. Энийг бол ер нь татвар төлөлттэй холбож ойлгож болох уу? Тэр үл болно. Одоо бол бид нар бол одоо шудраг бус одоо бизнесийн тэгш гараа бол Монголд бол бас байхгүй шүү дээ. Зарим хүмүүс татвараа төлөөл ингээл яваад идэг. Зарим хүмүүс ямар татвар төлөхгүй бүх юм бас нуугаал тэгсэн мөртлөө дэлхийн зах зээл дээр очингууд бараа бүтээгдэхүүн дээр үнийн зөрөө гардаг. Одоо ноолорч гэсэн бас тийм байна. Бид нар Италид очиод бидний ноолор нэг үнэтэй байхад хятад руу гараад Италид очицсан самсан ноолор бас нэг арай доогуур үнэтэй байх тийм. Тэгээ энэ одоо яхаараа энэ хятад руу орохдоо татвар төлчөөд боловсруулаад Италид очиход биднээс доогуур байдгийг бид нар Монголд ингээд боловсруулаад ингээд яагаад бидний үн өндөр байдгийг гэл ингээд судлаад үзэхээр тэр одоо дамжлага болгон маань юусэн татвар төлдөггүй. Нийгмийн татвар төлдөггүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөггүй, нөөд төлдөггүй. Ямар татвар төлөхгүй, ямар нэгэн аргаар зүйчлэлаар ч юм уу тайлан гаргаад ерөөсөө нэг төрөж төлөхгүй яваад байгаа маань Монголд биш дэлхийн зах зээл дээр үнэнд бас нөлөөлдөг. Тиймээс бас ингээд татварыг нэгэн жигд авдаг болох нь шаардлагатай. Одоо том аж ахуйн нэгжүүд бүгд бас энэ зовлонд бол хэлнэ л дээ. Альч байгаа худалдаач гэсэн бас хэлнэ. Тэгэхээр бүгдээрээ татврын нэг гараатай болмоор байна. Бүгд жигтгэн татвар төлдөг болмоор байна. Үнийн зөрөө гараад дэжтэй гэл бүх салбарт хэлдэг. Энийг бол одоо даалд эдийн засгийг хэл болгоод бүх хүмүүсийг жигтгэн татвар төлдөг болчихвол хин хиндээ төлж байгаадаа ч гэсэн төлөвлөж байгаадаа ч гэсэн бол аюу давуу талтай. Тэр хүмүүс маань эргээд татвараа төлснөөр дараа өөр том боломж гарч ирж штэ. Тэрийг бол бас мэдэхгүй байгаа. Тэгэхээр бүх хүмүүсийг л яг татвараа жигтгэн төлөөсөө л гэж уриалж байна. Манай ноолор бүтээгдэхүүнүүд яг гадаадынхан бас сонирхож байна. Гэхдээ гадаадын бүр лакшри бүтээгдэхүүн хэрэгэлдэг хүмүүс маань бас манай ноолрыг өөр торог сэлгтэй байсан тий. Одоо Chanel Prada-гийн одоо арай өөр давуу технологитой бүтээгдэхүүнийг бас нэг хэсэг хүмүүс хэрэглэж байна. Нилээдгүй хүмүүс нь бас манай ноолрыг бас хэрэглэж байна. Ер нь бол ноолор гэдэг маань хувцсны хаана л да. Ноолор бүтээгдэхүүн бол үнэхээр зөөлөн дулаан гэх мэтлэн одоо хүн болгон дэлхийн нийтэд ерөнхийдөө лакшри бүтээгдэхүүн гэдгээр тодорхой болсон. Тиймээс хүн болгон л бас кашмирын бүтээгдэхүүн, кашмирын давуу, кашмирын цамц өмсчихсэн гэсэн одоо тийм сонирхол давуу болж байгаа. За саяхан бол татварын хууль шинжилэн найрууллаа шүү дээ. Тэгэхээр энэ шинжилсэн найруулгаар бол ер нь бол компани үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлв. Ерөнхийдөө бол би татвар нэмэхэд дээр бол эсрэг байгаа. Татвараа нэмэх ерөөсөө шаардлага байхгүй. Манай хувьд бол татвар бол одоо яг л боломжийн татвар төлөхгүй байгаа баазуудаа өргөтгөөд одоо улс бол одоо буцалтгүй энэ тусламж хоньны ноос 700 төгрөгийн хоньны ноосонд 2000 төгрөгийн урамшуул өгч жишээний буцалтгүй хаяад байгаа энэ хэрэггүй татвар төлөгчийн төлсөн мөнгийг үр ашиггүй зарцуулаад байгаа мөнгнүүдийг болоод татврынхаа бааз суурийг өргөтгөхнөөс хідэн төлдөг хүмүүсээ л нэмээ шахаал дарамтлаад байх бол буруу гэж би бодож байгаа. За одоо хоёулаа ярилцлагынхаа төгсгөлд бол и баримтын талаар жоох ярил л да. И баримтын талаар ер нь ямар ойлголттой байдгийг И баримтын хувьд бол зөв гэж бодож байгаа. Энэ маань и баримт маань яг даалд эдийн засгийг гарч байгаагийн бас давуу тал юм болоо гэж би харж байгаа. Тэгээ бүх хүмүүсийг одоо жишээлбэл наран тул дээр шийд и баримт хинч авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр наран тул дээр бас амар их том бизнес хийдэг хүмүүс бас байдаг тий. Тэднийг бас и баримтанд оруулах их буруу юм бас байхгүй.
Ер нь захуудыг бол бүгдээрээ л баримт хэрэглэл ихэлсэн юм чинь захууд ч гэсэн баримт хэрэглэж болно шүү дээ. Тэгэхээр л нөгөө бизнесийн тэгш гараа гэдэг маань тэрэлтэй бүгд л адилхан баримтыг хэрэглэх ёстой. Үзэгчдээ манай нэвтрүүлгийн шилдэг татвар төлөгч Буланд хам богд Кашмирийн захирал ганц эцэг оролцлоо. Таны компани шилдэг татвар төлөгч болсон баяр хүргэе. Цаашдын үйл ажиллагаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Монгол улсын үндсэн хуулийн 17-гийн 3 дугаар зүйлд хуулиар оногдуулсан албан татвараа төлөх нь иргэний үндсэн үүрэг болохыг тунхагласан байдаг. Монгол улсын татварын ерөнхий хуульд татвараа өөрөө үнэн зөв тодорхойлон төлж тайлагнахыг хуульчилсан байдаг. Энэ нь иргэн бүр хэний шахалтгүйгээр татвар төлөх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байгаа хэрэг юм. Нэвтрүүлгийн дараагийн үе та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. 6 багийн гэрийн даалгавар төгсөн жүжигчилсэн тоглолтод хэрхэн бэлдсэн сонирхцгоё. Анхаарлаа хандуулно. За юу вэ наа? Хэндөө эстэйчгүй. Дэжгүй дээ. Эсэ чи дахиад нөгөө 100 кг хийчихлээ. Зааш бааш. Хэлнэ дээ. Эсэн татвар таамж шүү. За. Нөө чи гэсэн маш уу? За зааш. За. Отхон бэр гав шүү. За. За баярлаа. Баярлаа. За. Clap along if you feel like a room without a roof. Clap along. Аннаа гоо. Бэнэ. Тавд үнэ. За, хэдэн 6 мөн өгч шүү дээ. Чи мөн өгөөд байгаа. Яа. Тэмдэн чин кодыг очиж хийгээд үнэ. Сайн байна. Here come bad news talking this and that. Ja, 좀 안 됐어. 잘했다. За, тахаа. Түрүү дэж. За, энэ бодгочхон кодыг одоо тэр машин байгаа шүү дээ. Бодгочхон код дээр оруулаад, үнийн дүнгээ оруулаад төлөх хэрэгтэй авах шүү заяа. За, баярлалаа. За, өнөөдөр орлого чинь нэлээд ашиг шүү. За, хэрэгчийн кодны гэж байна. 74,586. Нэг өнө 30. Би бүтүүлж чадах уу? Чи дандаа бүтүүлдэг шүү дээ. За ингээд дараагийн асуултанд оръё. Өнөөдөр хэрэгжилтийн талаар ямар шин санаа ямар боломжууд байна вэ? Таны талаар дуртаач. За манай доторын мэрэгсэн зөвлөлийн нийгэмлээс болохоор худалдаачийн зээл гэж гаргаж байгаа. Энэ зээл маань болохоор бүх банкудаа хамтарч энэ зээлийг гаргаж байгаа. Энэ ямар шаардлагыг хангах хэрэгтэй юм бэ гэхээр худалдаачийн зээл маань заавал турист ч юм уу худалдаач юм маань өөрөө заавал нөөц суудхан төлөвч байх хэрэгтэй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл бол ерөөдөө бүх банкнуудын харилцааны менежер болон дэлгүүрээс авах боломжтой. Мөн хувь хүнийг ичимжүүлэх үүднээс түүсэн баримт болгоны доор хөгжил урамшуулыг тооцож олох гэсэн санаатай байна. Энэ шинэ амар дэжгүй юм шүү дээ. За. Нанготрээс юм банк олж жоох юм. Зээл судлаа. Би нөө энэ худалдаачны зээл сонирхоод ямар баримт төлөвлөх юм бол гээ. За. Манай худалдаачны зээл маань ерөөсөө маш энгийн байгаа. За, ерөнхийдөө хоёр нөхцөлийг баримтж үзжээ. За, нэгдүгээр тэгэхээр та одоо нөөдийн суудхан төлөвч байх хэрэгтэй. За, болчихно. За, хоёрдугаар та орлогоо баримтаар баталгаажуулсан байх хэрэгтэй. Энэ яадаг вэ гэхлээр та баримт цэгийн рүү ороод за таны одоо өөрийнхөө аккаунтаар нэвтрэнгүүд таны одоо холбогдох одоо өдөр тутмын орлогоч нь гарч ирэх юм байгаа. Та тэрийг одоо дансны хуулга шиг биднэрт хэвлж авчирч өгөөд тэгээд худалдаачны хазыг авах боломжтой юм шүү. За тэгээд бусад холбогдох чиглэлүүдийг би энэ дээр ингээд дэлгэрэнгүй байна. Энийг бүрдүүлээд бид нэр тавьчих өгөөд худалдаачны хазыг авах. Амар энгийн ойлгомжтой юм дээ. За. За баярлалаа. Баярлалаа. 잘못된 거 같지 마. 나랑 맞지 마. 그래서 틀리. 오기 시대. 오기 시대
чи чиний маргааш ерөөсө дуусахгүй маа өгнө штэ л гэдэг юм. Таагийн дотор төр яаж хийж байгаа төлөөрөө төгөхгүй ч гараарай. Өгнө штэ би дараас бүгдийг төгөлчих. Өгнө штэ зэрэг 3 сар hitэж байгаа юм шүү. Өгнө. Юм сүртийн. Амтлын өдөр минь сайхан хоол хийж идэ. Өө энэ өдөр тас хөлдөө штэ. Байж байгаа л ирчихээс. Ногоогоо арилгаад. Нэр цай юу лээ? Оо, цай тусцсан юм шүү дээ. Сайн аа. Оо, сайн. Юу гэж юм яа? Оо, хийсэн юм гээ. Би ямар хоол хийж байгаа юм? Оо, хайр сайхан нарийн ховор хийж өглөөгээ. Чи юу чи? Би шибис ч дээ. За ингээд төмс болсон. Одоо махааш чээд ногоогоо ураад. Өө, нэр нүүтийн бэвд хачиж юу? Энэ одоо хулгаагаар аваачих юм бах та. Уганд би хийцэн л дээ. Одоо яа юм бэ? Тэртээ тэгээ өгдөгдсөн юм чи. Хараа, миний тасан дут урамшил орсон бах юм. Тий, орсон байлээ. Гэхдээ миний тооцоолж ирсэн зэрэг илүү үгүй юу? Тэр бүрдүүлсэн баримт олонны тоогоор урамшил орж байгаа. Тийм үү? Тэгвэл хоёул хоригдолтой болчих юм биш үү? Хоригдолтой болж байгаа. Мөө ямар гоё юм бэ? Чиний дурлээ. Байна уу? Татварын ерөнхий газраас ирж байна. Да Наранбаатар мөн үү? Хүн байна. За танд баяр хүргэе. Та манай нүүдийн баримтны дөрөвдөг суглааны тохирлоор та азтан болсон байна. Танд баяр хүргэе. Юу болсон байна? Та манай нүүдийн баримтны суглаанаас 200 сая төгрөг хоцсон байна. Танд баяр хүргэе. Хэдэн сая төгрөг? 200 сая төгрөг хоцсон байна. За. За та манай дээр бичиг баримтаа өдөр хүрээд ирэхгүй юу? Одоо яваад очих юм уу? Болно. За одоо яваад очие. За баярлалаа. За. Yes, 200 төгрөг 200 сая ий баримт. Байна. Миний мөн чи юу гэж байна? Үүний ахтай нэтгэврөө байранда төрөөр ажиллав. Энэ юу гэж яасан? Түрүүсийн хэл явж байгаа. За түн жоо ажилтаа очлоо. Бананы ховтоо болчихсон. За. Үнийн дүн нэгч байх чи хамаагүй ээ баримтаа бүртгэж чадвал та бүхэн начиг супер азтаа. Хоёр шиг Хөрөнгөлөө болж чадна. Ийм баримт нэмэгдээ батлаа хөрөнгөлийн үүсвэр. Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? 2017 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Төр оршихгүй дур татвар буй. Татвар буй дур төр оршин. Дараагийн дугаараар яриг уулзлаа. Баяртай үзэгчтэй.